Энэ бол чи. Дөнгөж сая чи 10 жилийнхаа сургуулийг төгсчөөд Америк явах бодолтой байна. Даанч чи ямар сургуульд орж яаж мөнгө төлөхөө ерөөсөө мэддэг байр. Тэгвэл хэрэг сургуультаа тэнцсэн тохиолдолд төрийн сангийн санхүүжилтийг авч болно. Төрийн сангийн санхүүжилт нь тэтгэлэг биш юм аа. Энэ бол зээл юм. Жил бүрийн хавар зарлагддаг ба өргөдлөө өгөхдөө acceptance letter буюу сургууль тэнцсэн захидал, өргөдөл, Монгол англи дээр бичсэн эссе болон дүнгийн жагсаалтаа өгөх ёстой юм аа. Энэ жагсаалт нь өөрчлөгдсөн байж магадгүй шүү. Боловсролын яамны вебсайтыг орж шалгахаа мартаоцай. Эхний шалгаруулсан тэнцсэн хүүхдүүд ярилцлаганд орох ба ярилцлагандаа тэнцсэн хүүхдүүд төрийн сантай гэрээ хийнэ. Энэ гэрээг товч танилцуулбал сургалтын төлбөр авч буй оюутан нь үл хөрөх хөрөнгө барьцаанд тавин сургалтын төлбөрийн гэрээ хийх ба жил болгоны намар сургуулаа эхлэхээр төлбөрөө төрийн сангаас авна. Гол болсон гэвэл оюутан нь төгсөөд буцаж Монголдо очин ажиллах ёстой юм аа. Өөр боломж нь NCAA буюу Америкийн оюутны спортын холбооны тэтгэлгийг авч болно. Ингийн тулд та бүхэн хамгийн түрүүнд дасгалжуулагчтайгаа имэйлээр харьцах хэрэгтэй. Тухайн сургуулийнхаа энэхүү тэтгэлэг нь зээл биш 100% тэтгэлэг бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд nca.org.com-оор орж үзэж болно. Өөр нэг арга зам нь болохоор сургуулиасаа та тэтгэлэг авах боломжтой байгаа. Үүнийг авахын тулд маш өндөр оноотой байх шаардлагатай. SAT, ACT болон IELTS, TOEFL энэ дөрвөн шалгалтыг аль нэгэнд нь бэлдэж өндөр scholarship-ийн хэмжээг авах боломжтой байгаа. Үүнээс гадна та маш олон вебсайтуудад орж сургуулиудынхаа талаарх мэдээллүүдийг цуглуулах хэрэгтэй. Үүнд онлайнаар та research хийж болно. Education fair боловсролын яармагаас очиж мэдээллүүдийг авч болно. Эсвэл танилынхаа үрээнээс маш олон мэдээллүүдийг авч болно. Бас дээрэс нь сургуулиудаа та хүссэн сургуультай орохыг хүсэж байвал Director of Admission буюу эсэлтийн хариуцсан дарагт мэйл бичиж түүнтэй холбосноороо scholarship-ийг сайн авах боломжтой байгаа.